Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинэ өдрийн мэнд. Шинэ өдрийн мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд даваа гарагийн өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр амралтын өдрүүдэд сайхан өнгөрөөсөн үү? За тэгээд бас сүмдөө очсон уу гэдэг асуултыг бас асуумаар санагдсан байна. Тэгэхээр бид нэр ер нь бол ингээд яг аль сонголтоор нь, аль гудмаар нь, аль хаалгаар нь орох вэ гэдэг чинь айгүй чухал байгаа гэдэг тийм. Тэгэхээр би та бүхнийг амралтын өдрөө эзэнтэй хамт өнгөрүүлэхдээ анхаалаа тавьдаг гэсэн гэж бодож байна. Хаа нэг энэ дээр бол байрлал заагдахгүй. Та хаана байсан? Тэндээ эзэн заавал цаг гаргаж байгаа. Зүрх сэтгэлээрээ сүмч болгоныхын дагаа хамт гэдгээ ч гэсэн илэрхийлж байхыг энэ өглөөс уриалж эхэлж байна гэж. Тэгэлгүй яах вэ? Тэгээд өмнө бас бид нөгөө нэг Итгэл радиогийнхаа Facebook хуудсан дээр оруулж исэн нэг зургийг. За. Төрдөг байшин. Энтэй ийм нэг хүмүүний. За тий. Зургийг оруулж исэн аахгүй. Төрдөг байшиныг яг дотор нь ороод бид нэр ингээ харах юм бол хаашаагаа яваад яаж гарцаа олох уу гэд нилээн бодилж явна шүү дээ тий. Харин Бурхны мэрэгэн ухаанаар харахад ямар байдаг вэ гэхээр яг л дээрээс нь харж байгаа юм шиг хэрэг тэр төрдөг байшныг. Дээрээс нь харуул илүү амар болно шүү дээ. Тий. Шууд тулаад тэр дотор ингээд ороод ингээ явхад гарцаа олоход маш хэцүү байдаг бол харин дээрээс нь харахад энэ зам димээ юм байна. Энэ өөрөө бол ингэчгийн юм байна гэдэг шиг тий. Тэгээд харах боломжтой байдаг. Тэгэхээр Бурхны мэрэгэн ухаан биднийг тэгж чиглүүлдэг юм аа. Амьдралын тий тэр сонголтууд донд хаашаа явахаа мэдэхгүй байхад эзний мэрэгэн ухаан биднийг чиглүүлдэг юм аа гэд тийм нэг зургийг бид нэр постоор оруулж исэн. Магадгүй сонсогч та харж исэн баг. Гэхдээ та төсөөлөд үзээрэй. Яг энэ өглөө та төрдөг байшин донд ороо зогсож ийн гэж үзээ. Бодоод үз. Хаашаа явахаа мэдэхгүй, хаа мэдэхгүй тий. Энэ зам руу яваад дахиад нэг мухар хан тулах болно. Тэгээд ингээд нилээн цаг хугацааг та алдах болно. Харин таны гарт тий төрдөг байшны тэр яг хэсэг гар дээр чинь ингээд зураг нь байна гэд та бодоод үзтээ. Тэгвэл та хаашаа явахаа мэднэ шүү дээ. Яг үнтэй адилхан Бурхны мэрэгэн ухаан танд өгөгдөхөд яг л тэр газрын зураг таны гарт байгаатай яг адилхан та гарах замаа олох болно шүү гэдгийг битгий мартаарай. Тэгээд эзэн үргэлж тантай хамт байж таныг удирдан чиглүүлэх болтугай. Бурхан биднийг гарцгүй мэт газар тахад гарах гарцыг зааж өгдөг юм аа. Эзний өмнө хамтдаа ирцгээе. Гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зан тэр миний хөтөж твэрч өртөн ортуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зан тэр миний хөтөж твэрч өртөн ортуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа эцгүй хэр газар би байсан ч тэр өдөртөө элсэн цөлж гол уурсхийг би харнаа
Тэнгэр дэлхий уусаж эзний үг хിവэр үлднэ. Өнөөдөрч тэр шинийг бүтээн. Гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа. Харалган байх үед хайрын эзэн замыг зан. Тэр миний хөдөөж твэрч өртөн артуулаач. Өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа. Тэр замыг занаа. Эцвэхээр газар би байсан ч тэр өдөр наа. Эсэн цулж гол уурсхийг би харнаа. Тэнгэр дэлхий уусаж эзний үг хിവэр үлднэ. Өнөөдөрч тэр шинийг бүтээн. Гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа. Харалган байх үед хайрын эзэн замыг зан. Тэр миний хөдөөж твэрч өртөн артуулаач. Өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа. Тэр замыг занаа. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа бидний ихэнх нь маш сайн мэддэг нэг ишлэлийг хуваалцсан. За тэр бол Лук номын 11-ийн 10. Гойдог бүр аван ирж хайдаг бүр олно. Тогшдог болгоно нэгднэ гэж. Амен. Амен, амен. Тэгэхээр энэхүү ишлийн түүхийг ер нь мэдэх байх гэж бодож байна те. Ер нь бол яагаад энэ ишлэл ингээд хэлэгдсэн бэ гэхээр урт талд нь нэг юм найзаасаа оройтсон хойно манай зочид ирчлээ. Чи надад талах өгөөч гэж. Тэгтлгүй найз нь өгөө бид нар бүгдөө амрах гэж байна. Бүгдөө одоо орондоо орцсон байна. Чамд гаргаж өгч чадахгүй нэ гэсэн чи. Тэгээд би хаачих юм бэ? Найз минь чи надад талах өгөөч. Одоо чийлэг үншүүдээ би дараагийн айл руу дахиад очно гэж юу гэж. Тэгээд эцэст нь нөгөө нэг найз нь нөгөө нэг босоод өгнө гэж. Өгөхдөө ямар байдлаар өгөх вэ гэхээр нөгөө нэг найзынхаа шаргуй байдлаас болоод өгнө гэж. Бид нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй болж байгаа юм. Үндэ бол гой, хай, тогш гэсэн эдгээр үгүүд нь грек хэлнийх нь ерөнхий утга нь бол тасралтгүй гэдэг үгтэй их холбоотой. Тасралтгүй гойх тухай, тасралтгүй хайх тухай, тасралтгүй тогших тухай. Тэгэхээр нэг зарим нэг хүмүүс нэг те тасралтгүй гэдэг үг бол тэр хүний амьдралд байхгүй юм шиг байдаг. Нэг юм тогшиж байгаа. Би тэгэл нэг юм гэрчлэл мэрчлэл юм байдаг ч те. Би зөндөө юм оролдож үзсэн. Би янз бүрийн юм хийж үзсэн. Бүр янз бүрийн хүмүүстэй хамтарч, янз бүрийн хаалга тогшиж, янз бүрийн юм хийж үзсэн. Тэгээд болдгоо юм байлаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр нэг ийм зүйл байдаг. Хүн янз бүрийн юм хийх үндэ бол хэрэггүй байдаг. Яг бол бурхан энэ дэлхий дээр хүн болгоны хийх ажилтай, хамтрах хүмүүстэй те. Тэгээд одоо юу гэдгийг авьяас чадвартай. Тэр авьяас чадвар нь хаана хэрэг болох вэ гэдэгтэй, хэр хугацаагаар хэрэг болох вэ гэдэг төлөвлөгөөтэй бүх зүйлтэй бурхан өгсөн байдаг. Тийм учраас бид нар яах хэрэгтэй вэ гэхээр бидний догших зүйл ч гэсэн тэр нэг хаалга очоод догшлоо гэхэд тэр хаалга онгоочих юм бол тэр хаалган дотор юу байгаа билээ те. Тэр хаалган дотор байгаа тэр зүйлийг бид хайж исэн зүйл мөн үү? Тэгээ мөн бол
догшоод ороод хайжсэн зүйлээ олсон бол түүнийг хэрэг хугацаанд хадгалж ямар байдлаар ашиглахын гэдэг талаар ч гэсэн бид ботсон байх ёстой гэж. Бид зүгээр л нэг амьдралынхаа азыг хайгаад яваад байгаа хүн шиг те. Яваад иж болохгүй гэж. Жохон хөвгөлтэй л ах л та. Гэхдээ би энэ талаар нэг удаа сүмдэр номлож байхдаа нөгөө нэг амьдрал нулимсан дургу гэдэг нэг кино идэг штэ. Орсын. Тэр киногоо жишээ татсан. Тэрэн дээр нэг 3 найз бүсгүй гардаг те. Тэрний нэг нь болохоор ад дайрнаа гэл ингээл яваад идэг те. Тэгэл ингээл нэг генералтаа суучих гал, эрдэмтэнтэй суучих гал те. Ямар нэг юм од хүнтэй л суучих гал ингээл үдээд идэг те. Тэгэд тэр од хүнтэй суух гэж оролдох болгонд нь нэг юм киноны туслах дөрөд нэг юм илж идэг. Генералтаа суух хэрэгтэй. Тэгвэл чи хэрэгтэй суух хэрэгтэй. Эрдэмтэнтэй суух хэрэгтэй. Тэгвэл чи номын санд очих хэрэгтэй. Яг тэр номын санд чинь нэг эрдэмтэн арай болоогүй болох гээд амьдралаа зориулж байгаа хүмүүс. Тэгэхээр ингээд чи ихэнд нь байх хэрэгтэй. Үгүй ээ хөхнөдөө. Надад ад дайрах ёстой гэж яваад байдаг нэг эмэгтэйгийн тухай гардаг штэ тий. Тэгэхээр бид нэр тэгээ яваад иж болохгүй гэж. Сүүлд нь киноны төгсгөл дээр яадаг вэ гэхээр хамгийн түрүүндтэй үгүй чи одоо ийм залуучууд мянгаараа баг чинь эднэрээ сонгоод байхдаа яадаг гэж найзтай хэлүүлж ирсэн найз нөр хөвгтүүд нь том болоод маш аж аргалтай амьдарч идэг. Чи нөгөөдөг чинь нөгөө нэг азын суулаагаа хайсаар л яваад байд. Тэгээ би ягаад энэ киног энэ богинохон хугацаанд номлох гэж чухал тооцож ярьж инхээр кино бидний бодит амьдралаас ихэвчлэн сэтвэлдэг. Тэгээд кино хин нэгний амжилтаас олоогүй талаар ярьдаг. Библи ч гэсэн яг адилхан. Өнөөдөр би танаас асууя л да. Хаана явж байна? Ямар хаалга ойрхон байна? Юу хүсэж мөрөөдж байна? Ямар хаягтай хаалгыг догшиж ороод дотор нь юу байх юм бол түүнд амьдралаа зориулахад бэлэн байна вэ? Гой тэгвэл танаас өгөгдөн. Догш тэгвэл та нар хай. Тэгэхээр энэ дээр нэг гойдог хүн аавн ирж хайдаг нь олно, догшдогт нь нэгдэнэ гэж. Тэгэхээр бид Христэд итгэж бидний амьдралд бурхан ямар агуу вэ гэдэг дээр төвлөрөх ёстой болохоос шүү дээ. Хаана юу байна вэ те гэдэг дээр төвлөрөх ёсгүй гэж. Тэр байгаа зүйл танд илэрхий харагдж байгаа тэр зүйл яг үнэндээ түүнийг бий болгосон, түүнийг байхгүй байхад нь ирж хайж догшиж олоод бий болгосон тэдгэр хүмүүсийн хөвчлэн байдаг. Харин таны догших ёстой хаалга, таны олох ёстой зүйл, тэгээ таны одоо те эзнээс асуух ёстой зүйл яг юу юм бэ гэдгийг бид нар бодож олох ёстой гэж. Тэгэхээр бид нар нэг ингээд одоо манай найзад талах байгаа. Тэр гаргаж өгөхгүй бол миний найз биш, бурханд итгэдэг хүн биш, харамч гэдэг гэж ингэж тэ заавал өгөх ёстой гэсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг утсандаа юм уу эсвэл дэвтэр дээр хадгалж явахын оронд тэ би юу бий болгож чадах вэ тэ хүнд хэрэгтэй хүн надаас асуух тэ эсвэл хүнээс юм асуугаад эргүүлээд оронд нь өгөх надад юу байна вэ? Миний хаалганы гадна юу байгаа вэ? Хүмүүс намайг миний амьдралыг тушаад намайг догшоод тэ надаас юу асуудаг вэ гэдгийг хүн нөөсөө асуух хэрэгтэй байна. Таны хаалган дээр ямар хаяг байдیں۔ Хүмүүс ер нь танд хэрэгтэй зүйл байна уу? Хүмүүсийн хайж байгаа зүйл танд ер нь байна уу? Хүмүүсийн танаас асуухад нь та өгч чадах зүйл таны амьдрал байна уу гэдгийг та бас яг энэ цаг мөчид бас өөрөөсөө бас асуугаарай гэж. Учир нь эзний хайр инрэл гэдэг бол ямар байдлаар явагддаг гэхээр бидний бие биенийгөө өгж явах дээр маш их явагддаг баг. Багшаа энэ хүмүүс орой болчлоо. Энэ хүмүүст одоо идэх юм байхгүй. Гэхдээ та нарт эднэрт идэх юм өгөөч. Биднэрт 300 динар байгаа гэж. Гэхдээ тэрийгээр талх авсан ч гэсэн хүрэлцэхгүй шүү дээ гэж. Харин Есүс энэ асуултыг яагаад тавьсан гэхээр та нар энэ олон хүн цуглаад ингээд чинь за олон хүн цуглаж байна да. Оройхэд бид нар талах хэрэгтэй болох юм да. За 300 динар байгаа. За Андрей чи 50-ыг аваад яв. Тэр таснаас талах аваад. За Петр чи тэнд тэр таснаас талах аваад гээд тэр 300 динар тэр орой хурж ирээд дагалдагч нь энэ олон хүмүүс одоо өлсөндөө гэж хэлэхээс өмнө эзэн минь бид нар таныг номлол хийж явах хооронд 300 динараар талхаа аваад өрөөд ирсэн. Тэгээ энэ хүмүүс бүгдөөнд нь хөрөлцөөтэй биш байхаа гэж хэлсэн бол өнөөдөр бидний хуваалцах сэтгэл болоод хүмүүсийн догшдог ирж хайдаг зүйлсүүд биднэрт байсаар байх болно гэж. Тасралтгүй гэдэг үг нь ямар ч ёстой гэхээр та хангалттай гэж хизээч битгий бодоорой гэж.
Би зүү хаалгаараа дагшаад орсон хэрэгтэй юмд маань дотор нь байжсэн. Тийм учраас би гойсон төлөө авсан ирж хайснаа олсон. Тийм болохоор одоо ингээд дахиж ийш тийшээ яваад хаалга маалга дагшаад бурхнаас асуугаад гоогаад шаардлага байхгүй гэж бити бодоо. Та бүхэл амьдралынхаа туршид гойсаад тогшсоор хайсаар байх болно гэж. Яг бол заримдаа та өөрийнхөө төлөө хайх бол заримдаа танд өгөгдсөн хүмүүсийн төлөө хайх болно. Заримдаа та өөрийнхөө төлөө өөрийнхөө хэрэгцээний төлөө хайдаг бол заримдаа та чуулганыхаа хэрэгцээний төлөө ирж хайх болно. Заримдаа та чуулганыхаа хэрэгцээний төлөө залбирч явсан бол заримдаа та улс их хорныхоо төлөө гуйж хайж догшиж явах хэрэгтэй болно. Өнөөдөр энэ таны дэлхий дээр амьдарч байгаа таны амьдралын цаг хугацаа насан туршдаа хайж догшиж онгойлгох дээр байх болно гэж. Тэгэхээр бидний эзэн бол юу гэж хэлсэн мэхээр бидний гуйсан болгоно авна гэж бол хэлээгүй байна. Тэгэхээр бид олон удаа гуйлаагээ түүнийг хүлээж авахгүй байх тохиолдол мэдээж гарна шүү дээ, тийм. Бид урам уграал тэгээд бурханд гоморхоол, тийм. Та өөрөө гуйгаараа гэсэн гуйсан яасан та өгөөгүй гэд. Гэтэл үнэндээ бид нар яадаг вэ гэхээр хөвчлэн туршлагаараа гуйгаад байдаг. Туршлагаараа гуйна гэдэг дээр одоо шин юу гардаг вэ гэхээр нэг хүн гуйгаад нэг юм их амархан авчихсан. Нэг догшоод их амархан хаалга нонгоцсон. Яагаад гэвэл бурхан тэр хаалгыг тэр хүнд бэлдэж, тэр зүйлийг тэр хүнд өгөхөөр бэлдэжсэн. Тэр хүн тэгээд яг цагаа олоод яг зөв мэдрээд асуусан учраас өгсөн. Харин бурхан өнөөдөр таныг ямар хаалгыг догшиж, юу гуйж, юуг аваасаа гэж бол хүсэж байгаа вэ гэдгийг, бас бурхан танаар юу хайлгаж байгаа вэ гэдгийг та бодох хэрэгтэй. Түрүүн бид нэр төрдөг байшингийн тухай ярьсан шүү дээ. Баг ангид байхад төрдөг байсан л ороод манай ангийн нэг 2 охин гарч ирдэггүй. Тэгээд араас нь багш олоод иргээл хүүхэд оруулахаар нөгөөдөл нь нэмэгдээд гарч ирдэггүй. Тэгээд сүүлд багш бүр нөгөө нэг паркийн ажилтан ахыг гуугаад тэднийг бүгдээр ингээд гаргаж ирсэн шүү. Тэгэхээр тэр Монголын жижигхэн төрдөг байсан дотор л хүн төрсөөр л байсан. Яг бол тэд нэг боломжтой л эргэлдээд ирсэн байл. Тэгэхээр бид нар ирж хайх хэрэгтэй. Тэгэд хамгийн гол нь олон гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь тогшгоо хайхаа хизээж тогсоож болохгүй. Учир нь энэ тогш бас энэ ирж хай энэ гой гэдэг нь тасралтгүй одоо үргэлжлэх цаг дээр байгаа гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бид хэр хэмжээгээр гойно. Тэр хэмжээгээр авах болно гэж. Тэгэхээр бид нар ингээд нэг зүйлийг аягуулсан бодохдоо хуучин гэрээний түүхүүд болоод шинэ гэрээний олон түүхүүдээр хүмүүстэй ингээд бурхан өгөхийг хүсэгтэн нэг өөртөө хэмжээ зогсоочдөг. Элишаа өвчтөй байжгаад хаан хурж ирээд хаант минь юу ишүүлүүлэх та эцэг минь та байхгүй бид нар яах юм бэ гэж хэлгүй те. Сумаа аваад газар зөх гэж хэлэхэд 3 удаа зохиол болчтой хаа. Тэгэхэд нь Элишаа тэгдэж та бүр 5 6 7 зохиос яа 3хан зохиж байгаа юм бэ гэж те. Билүүсээ эмхтэйг савнууд аваад гэж хэлэхэд хитэн савнууд л аваад ирдэг штэ. Тэгснэ тэр савнуудыг энэ дүүргээд өөр сав байхгүй мө гэсэн чи эднийг л аваад ирсэн гэж. Өөр сав байсан бол бүр бүгдийг дүүргээд л өгөх байсан байхгүй. Бурхан биднийг хичнээн их бэлдсэн ч гэсэн тэднээс ч илүү өгөхийг хүсдэг. Хамгийн гол нь та яг юу бурхнаас асуух вэ гэдэг нь танд зориулсан бэлдсэн зүйл байгаа гэж. Чиний тогших хаалга юм. Чиний асуух зүйл юм. Тэгэхээр чи сэтлээ хандлага болон юу ирж хайж байгаа бод. Бурханд итгэдэг хүн гэхэд харамч сайхан сэтгэлгүй хүн байхгүй тулд найз нь босоод эсвэл найз орчин босоод чамд чиний хэрэгцээтэй зүйлийг шаналгаад ахаар чи хаяа өгдөг байж бол. Гэтэ энэ нь яг бурхны чамд өгж байгаа зүйл биш ээж болно. Учир нь чи хизээч өөрийнхөө хайхгүй, хизээч өөрийнхөө догшихгүй, хизээч өөрийнхөө гуйхгүй байдаг байж болно. Тэгэд хүмүүс өгөөд идэг болохоор хүмүүс хаалгаа онгоолгоод идэг болохоор тэрийг чи өөрийнхөө догшсон хаалгыг онгоолгоод байна гэж боддог. Гэтэл тэр хаалгыг чи өөрөө итгэлээрээ догшиж чи өөрөө ирж хайж онгоолгох хэрэгтэй байдаг. Бид амьдраад явж байхад хэрэг болдог. Бурхан агуу учраас ямар нэгэн зүйлийг хийх хүсэж байгаа учраас биднийг хайлгаж байгаа 2 зүйл байгаа. Ихэвчлэн хүмүүс өөрт нь хэрэг болж байгаа зүйлийг л хайгаа яваад байдаг. Тэгвэл яг өндөө өнөөдөр хүртэл та юу ч хайгаагүй юм байна гэсэн үг. Тэгэхээр та ирж хай, гуй, тэгээд бас тогших хэрэгтэй. Тэгээ таны залбирлын хариу хаана байгааг ирж хайх. Залбирлын хариутаагаа таарсан бол мөнх эсгийг нь шалга. Тэгээ утга санааг нь асуу. Яагаад энэ бүхнийг би авах ёстой? Яагаад энэ миний гар дээр байгаа? Яагаад би энийг зарцуулах ёстой юм бэ? Тэгээд тогш. Бурхны мэрэгэн ухааныг ч гэсэн ирж байгаа. Нүдэнд харагдах зүйлийг авлаа гэд бүх зүйл болдог юм биш. Түүний хэрхэн захиран зарцуулахыг та асууж хайх ёстой байдаг. Ер нь бол эрэл хайгуул гэдэг зүйл нь энэ ишлэл биднэрт сануулж байгаа хамгийн чухал зүйл байгаа.
та юуг тасралтгүйгээр ирэл хайгуул хийж тогшсоор ухсаар эрен хайсаар бас залбирсаар байгаа вэ гэдгээ өнөөдөр өөрөөсөө асуугаарай. Бидний залбирал бол бидэнд юу хэрэгтэй вэ гэдгээс биш. Бурхан ямар агуу вэ гэдэг дээр, бурханд боломжгүй зүйл байхгүй гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй юм шүү. Миний хамгийн даруй сэтгэлд их эзэн баярлдаг юм аа. Бидний гуйлтаар эзэн өөрийгөө бидэнд таниулсан юм аа. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Лук номын 11-р бүлгийн 10-р ишлэлээс суралцлаа. Уудаг бүр авна, ирж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Бурхан тэр хөрш шиг нойрмог унтаж байдаг гэж та бодож гин үү? Таныг залбирсан чинь нам унтчихад таны залбирлыг сонсгүй өнгөрүүлж өгдөг тийм бурхан гэж та бодож гин үү? Бурхан залбиралт чинь хариулахгүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлж өгдөг гэж та бодож гин үү? Үгүй. Бурхан таны залбиралд хариулахыг хүсдэг юм. Бурхан заавал хариулах болно. Та Тэнгэрийн орны хаалгыг балбаад орилж чаралж хашгирч дуудаж ээж нэг юм Бурханы анхаарлыг татдаг гэж та бодож байгаа бол энэ маш том эндүрүүл юм шүү. Бурхан бидний залбирлыг сонсдог, тэр хариулдаг. Бурхан бидэнд Исая номын 65:24 дээр хэлэхдээ тэднийг дуудахаас өмнө би хариулж тэднийг ярьж байхад нь би сонсох цаг ирнэ гэж айлдсан байдаг. Бурхан үнэхээр бидний залбирлыг сонсож хариулахыг хүсдэг юм аа. Харамсалтай нь зарим хүмүүс Бурхан
өөрсдийнх нь залбирлыг сонсож хариулдаг гэдэгт итгэдэггүй. Магадгүй тэд бурхан зарим залбиралд үгүй гэсэн хариулт өгдөг гэдгийг ч мэддэггүй. Надад юу нь хамгийн сайн болохыг бурхан маш сайн мэддэг юм. Яг. Бурхан надад миний гуйснаас илүү дээрийг бэлдсэн гэдгийг бид мэднэ. Одоо бурхан миний гуйлтанд үгүй гэж хариулсан ч бид талархдаг тийм сэтгэлтэй байх нь хамгаас чухал. Өнөөдөр бид нэрээс суралцлаа шүү дээ. Бид залбирлынхаа хариултыг авахын тулд Тэнгэрийн улсын хаалгыг эвдэх шахан хүчтэй балбах шаардлагагүй. Бурхан унтаагүй, бурханы үүд хаалга үргэлж нээлттэй байдгийм аа. Бурхан бидэнд тогш, хай, гуй гэж хэлсэн. Бурхан бидний залбиралд хамгийн сайнаар хариулах болно гэдэгт та харин итгээрэй. Энэ цагт эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийн бүтээсэн их эзэм танд баярлалаа. Бидний бүтээж, бидэнд энэ амьдралыг бэлгэлж, бидний амьдралыг хамтдаа туулах хүмүүсийг болоод бидэнд энэ амьдралд хийж бүтээх зүйлийг өгсөн танд баярлалаа. Харин бидний хэрэгцээний хувьд, бидэнд хэрэгтэй байгаа зүйлийн хувьд эзэм минь та хамгийн сайнаар бэлдсэн байгаа гэдгийг бид мэднэ. Харин хаана байгаа түүнийг яаж олж авах вэ гэдг нь та бидний итгэлийн харилцааны асуудал гэдгийг би мэдж байгаа. Тиймээс сул дорой намайг залбирах буучихгүй байхад та туслаач. Ирж хайхтаа зөвхөхгүй байхад та туслаач. Тогшиж байгаа хаалга онгооно гэдэгт итгэлтэй байхад туслаач. Тэгээд эзэм минь та ямар ч хүүхдээ ялгарлаж үзэхгүйгээр амьдралд нь хэрэгцээтэй бүхнийг бэлдсэн байдаг болохоор тэр бэлгүүдээ, тэр таны бидэнд хуваарлсан тэр зүйлийг өгөхөөр шийдсэн зүйлийг бидний амьдралын хэрэгтэй багжийг, хэрэгтэй мэрэгэн ухааныг бас хэрэгцээтэй зүйлсийг яг цагт нь олж аваад бусадтай хуваалцсан. Энэ дэлхий дээр таны хайр нэрийн нэг хэсэг болон амьдрахад та биднийг өдөртөн жолоодж өгөөч. Гуйж байх үед маань цөхрөлтгүй байдлыг өгөөч. Ирж хайж байх явцд маань ядрахгүй байхад, ганцаардахгүй байхад туслаач. Догшиж байх үед маань бас янз бүрийн дуу хоолойноос олж орхиж явах тэр янз бүрийн тэр сорилтуудыг бас сонсдгүй байхад тусалж өгөөч. Тэгэд үнэхээр таны бахархлыг төрүүлсэн, танд итгэдэг, таны үг болон таны мэрэгэн ухааныг, таны ажлыг эрен хайдаг. Тэгэд олсон цагтаа авах хүртлээр танд итгэж чаддаг. Ямар ч зүйл саадуулсан танд итгэсээр байдаг таны хүүхэд болохыг хүсэж байна. Бид бас нэг зүйлийг эзэн танд гуйж байна. Хүмүүсийг биднэрт ямар хандаасаа гэж хүсдэг шиг бид нар өөрсдөө ч гэсэн хүмүүстэй гэж ханддаг байхад тусалж өгөөч. Учир нь зөвхөн би биш. Эргэн тойрны маань бүх хүмүүс гуйж яваа, ирж хайж яваа, бас тогшиж яваа. Тэдэнд ч бас туслахад та тусалж өгөөч. Магтаал хүндэтгэл алдрыг энэ өглөө танд өргөе. Энэ шинэ 7 хоногт олон бидний амьдралын бүхий л өдрүүдэд эзэн таныг эрен хайж, эзэн тантай хамтдаа өнгөрүүлэх тэр гайхамшигт газрууд, гайхамшигт ёроолыг олоход та тусалж өгөөрэй. Хуваалцахад та тусалж өгөөрэй. Есүс таны гайхалтай нэрээр залбирэн гуйлаа. Амен. Шинэ 7 хоног эхэлж байна. Тэгээд үүд хаалгууд нээлттэй байх болтугай. Тэгээд та гуйгаарай, ирж хайгаарай. Тэгвэл үүд хаалгууд нэгдэх болно шүү. Эзний мэрэгэн ухаан таныг өдөртөн чиглүүлэх болтугай. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагт уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.